Hello guys. Өнөөдөр хэдүүлээ өмнөх номныхоо үргэлжлэлийг ярьцгаана. Тэгээд төсөөлөл хэрхэн бодит болгох, мөн өөрийнхөө сэтгэл зүйн доторх дүр төрхөө хэрхэн үүсгэх вэ гэдэг талаар ярилцсан. Өмнө нь хэдүүлээ аз жаргалгүй бүтлгүүн мэтэр өөрийгөө төсөөлөд байвал эерэг төсөөллийг бий болгож чадахгүй гэж ярьжсэн. Тэгээд тийм учраас хуучин өөрийн дүр зураглалдаа алдаа гарсан байна гэж итгүүлээд шинэ итгэл үнэмшлийг өөртөө суулгах хэрэгтэй. Тэгжиж бид нар өөрийнхөө талаарх эерэг шинэ төсөөллийг бий болгоно гэсэн үг. Тэр төсөөлөл заавал үнэн зүйлээр тулгуурласан байх ёстой. Өөрийгөө хэрхэн өөрчлөгдөх гэж байгаагаа бид өөрсдөө туршлагаараа л харуулдаг байна. Өөрийгөө өөрчлөгдөж байна гэдэг мэдрэмжээ өөртөө илүү итгэж үнэмшүүлэх хэрэгтэй. Тэгэд хүн угаасаа л цаанаасаа амжилттай байхаар зохион бүтээгдсэн юм байна л та. Бид бүхэнд өөрийн гэсэн авьяас чадвар өгөгдөл онцлог байгаа. Та өөрийнхөө төсөөлж байгаагаас ч илүү бараг хийх боломжтой. Бид аз жаргал амжилттай байхаар зохион бүтээгдсэн бол бүтлгүүтээд аз жаргалгүй байна гэдэг чинь түүнд ямарваа нэг алдаа буруу зүйл байна гэсэн үг. Таны дотоод амжилтын механизм зорилго буюу ямарваа нэгэн байр руу чиглэсэн байх хэрэгтэй. Тэгээ энэ зорилгыг аль хэдийн өөртөө оршин байгаа мэтэр эсвэл нээн илрүүлэх замаар төсөөлнө. Тэрхүү автомат механизм нь өөртөө зорилгынхоо төгсгөлийн үр дүн рүү чиглэсэн байдаг. Хэрвээ та өөрийнхөө зорилгыг амжилттай дотроо төсөөлж чадсан бол өчлөхгүйгээр цаанаасаа ингээд үйлдэгдээд ирдэг гэсэн үг. Би чинь тэдгээр нь танаас стресс, санаа зовнил, эргэлзээ, дарамтгүйгээр ундраал ингээд таны биенээс гараад ирдэг гэсэн үг. Маш олон хүн өөрийгөө зорилгоо, амьдралын утга учираа хайж байгаагаар өөрийнхөө дүр зураглалыг дотроо ингээд үүсгэждэг. Тэгээ та хэрвээ өөрийнхөө сэтгэл зүйг би зорилгоо хайж байгаа хүн шүү гэж тодорхойлчих юм бол хизээч зорилгодоо хүрэхгүй. Яагаад вэ гэхээр зорилгоо хайж байгаа учраас зорилгоо хайж байгаа хүнд зорилго байхгүй. Хэрвээ юу хийхээ мэдэхгүй төрөлцсөн байгаа бол илүү амгалан тайван байвал хариулт нь аяндаа ирдэг байна. Хүчилсэн болгон ажилдаггүй хүчлэх тусам тухайн зүйл биднээс улам илүү холдож идэг. Өмнө нь хэлсэнчлэн алдаа гаргахаас бити яарэ. Бид нар угаасаа л алддаг. Энэ бүх механизм алдааг засаж сайжруулахаас л эхэлдэг бөгөөд алдаа гарахгүй бол бид нар суралцаж чадахгүй. Тухайн ур чадварыг суралцсан гэдэг өөрөө алдаа болон туршлага хуримтлуулгын л нэр байдаг. Би заавал үүнийг хийх ёстой гэсэн хит хүчилсэн бодлууд нөгөөдөөгөр өөртөө итгэхгүй байгаа байдлыг илэрхийлдэг юм байна. Зүгээр л өөртөө итгээд би энийг хийж чаднаа. Энэ зорилго маань үр дүнд хүрнэ гэдэг ажиллах боломжийг нь өөртөө өгөөд үзээрэй. Итгэлцэл маш чухал гэж энэ номон дээр гарсан байсан. Учир нь өөрийнхөө хүн бүтээлч механизмаа даалт ухамсарынхаа түвшинд ажиллуулдаг. Та байгаа олсон л бол таны бие, таны зааврын дагуу өөрийгөө засаад ажиллаад түүний дагуу үйлдэл хийгээд явна. Төсөөлөл бол таны амжилтын эхний дэлгүүр. Тэгээд номон дээр гарсан нэгэн жишээг дурдвал гэр бүлийн шахалдаар эмчдэр нэгэн өвчтөн очсон. Ганц бие гэрлээгүй 40 настай ажилласаа ирээл өөрийгөө гэртээ төгччдөг. Ажлын өдөр дууссан. Хашааж гардаггүй, гаргаж хүсэлгүй, юу ч хийх хүсэлгүй. Тухайн хүний асуудал нь хэвийн хэмжээнээс том хамаартай чихтэй гэж өөрийгөө боддог байсан байгаа. Түүний энэ төсөөлөл томроод гадагшаа гарахаас ч айгаад гэртээ хүртэл айцтай амьдардаг болсон. Гэр бүлийнхнийгаа хүртэл тэд надаас ичдэг гэж боддог. Үнэн дээр түүний төсөөлөд байгаа зүйл нь бодит бус бөгөөд түүний хамар бусад хүмүүстэй л адилхан чихэн жаахан том байсан. Тэр хүнээс илүү том чихтэй хүмүүс хорвоо дэлхийгээр мянган гараал байгаа. Түүнд хагалгаа хийх ямар ч шаардлага байгаагүй. Гэхдээ түүний төсөөлөл ингээд томроод үнэн байдлаас улам бүр холдож исэн. Тэрхүү төсөөлөл түүнийг автоматар би бүтлгүүртэй, би азгүй амтан гэх ганцаардмал амтан болгож хувиргаж исэн. Хэд хэдэн имчилгээний дараа тухайн хүн төсөөллөө өөрчлөөд өөрийгөө илүү амжилттайгаар мэдэрч эхэлсэн байна. Гол зүйл нь бид тухайн төсөөллийг хэрхэн ашиглах вэ гэдгээс бүх зүйл шалтгаалдаг. Төсөөллийг хүмүүс зөвхөн уран бүтээлчд л сайн ашиглаж чаддгаа гэж боддог бол энэ зүйл бидний өдөр тутмын амьдралд ашиглагддаг. Бид зорилгоо тодорхойллоо, түүнд хүрэх үйлдэлүүдийг автоматар хийж яадаг. Харин төсөөллийг бодит болгох хэсэг нь бидний хийж буй үйлдэлүүдээс шалтгаалдаг байна. Хүмүүс бид тархиныхаа маш бага хувийг ашиглаж байгаа. Тэгээ ховсын ухаанд ч үүнийг тайлбарладаг. Тухайн ховс чинь нэгэн хүний урд халуун ус тавиад түүнд энэ хүүт ус нь гараад үрээ гэж хэлнэ. Гэвч тухайн хүний гар усыг хүүтнээр мэдэрч гарны температурын хэмжээ буурч эхэлнэ. Үнэн дээр ус халуун байгаа. Таны мэдрэлийн систем, төсөөлөл болон жинхэнэ зүйлийг ялгах чадваргүй гэдгийг бид үүгээр баталж болно. Бидний тархины урд хэсэг автоматар хариу үйлдэл үзүүлж яадаг. Тэгэхээр бидний мэдрэлийн систем яг таны юу бодож төсөөлж байгааг үнэн гэж хүлээж аваад бодит мэтэр тухайн зүйлд хариу үйлдэл үзүүлээд байдаг. Хүний тархи мэдрэлийн систем асуудал болон сорилтын нөхцөлд автоматар хариу үйлдэл үзүүлдэг. Номон дээр гарсан нэгэн жишээг дурдвал ойд түүрсэн хүн баавга хараад түүнээс зүгтж гин гэж бодъё л доо. Яг тэр мөчөд тэр хүн би баавганаас зүгтах уу, байх уу, яах уу гэж бодгосгүйгүй шууд автоматар хариу үйлдэл өгөөд зүгтаагаад гүйж байгаа. Айдас тэр хүнийг автоматар гүйхэд хүрэж байгаа. Адреналин биенээс нь ялгараад зүрх хүчтэй цохилж цус огцон булчин руу шахагдаад булчингуудыг идэвхжүүлж эхэлж байгаа. Энэ үед бид
магадгүй бараг жирийн гүйдгээс ч илүү хурдан гүйдэг болчдөг. Тэгээ ходоодч ажиллагаа болоод бүх шимт хичээлийг булчин руу шахаж эхэлнэ. Энэ бол байгалийн нэг л үйл явц. Ухтаж буй хүний үйлдэл сэтгэл хөдлөл буюу айцаар удирдуулдаг, айснаас болоод маш хурдан үйлдэл хийдэг. Тухайн мэдээллийг боловсруулж амжихгүйгээр шууд хариу үйлдэл үзүүлэхийг бид сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргалаа гэдэг. Ямарваа нэгэн мэдээллийг үнэн үү зөв үү гэж бодохгүйгээр ямар амар юм бэ гэж гаргаж байгаа хариу үйлдэл бол сэтгэл хөдлөлөө гэсэн үг. Бидний итгэл үнэмшил гэдэг сэтгэл хөдлөлөөс маш хол ойлголт бөгөөд ихэнхдээ итгэл үнэмшил бол үр дүнгээс бий болдог. Тухайн нөхцөл байдлаас ирсэн мэдээлэл, мэдрэлийн импульсээр дамжаад тархинд очоод тухайн мэдээллийг хувиргаад, загварчлаад үнэлэгддэг. Тэгээд бидний мэдэх сэтгэл зүйн дүр зураглалууд бидний дотор үүсдэг байх нь. Та эхлээд үйлдэл хийгээд, тэрийгэ мэдрээд, тэрхүү дүр зураглалыг тархиндаа авч үлнэ гэсэн үг. Тархинд авч үлдсэн зураглалт бидний хорвоо дэлхийг үзэх үзэл, та өөрийгөө юуг бодит үнэн гэж итгэж байгаа, итгэл үнэмшил, түүнд ямар хариу үйлдэл үзүүлж байгаа гэх мэт бүх зүйл багтдаг байх нь. Жишээ нь тухайн баавганд хөөгдөж байсан хүн яг үнэндээ жинхэнэ бааваатай тааралтайгүй. Баавгаан хувцс өмссөн хүн тэр хүнийг айлгсан байж болно. Гэхдээ тэр хүний хариу үйлдэл нь аль ч нөхцөлд жинхэнэ бааваа харсан мэтээр хариу үйлдэл үзүүлнэ гэсэн үг. Магадгүй том нохойч байсан байж болно шүү дээ. Тэгэхээр бодит нөхцөл байдал дээр тухайн хүн яг баавгаад хөөгдсөн юм уу? Зүгээр өөрөө баавгаа гэж бодоод айсан уу гэдэг дээр байдаг байна. Бид автоматар л тухайн зүйлээс айдаг. Тэгэл орой унтж байхад дүрс ингээл санаандгүй хүн сууж байгаа мэтээр харагддаг шүү дээ. Эсвэл нүдний болон хар зүйл өнгөрөх ч юм уу. Тухайн зүйл сүнс биш байсан ч гэсэн бид сүнс харсан мэтээр хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь бидний зарим итгэл үнэмшил хуурамч зүйлсээс үүссэн байх боломжтой гэдгийг юу нь бол татлаад байгаа. Яаж хэрхэн хүн ер нь өөрийгөө амжилттайгаар төсөөлөх юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Бид дахиад өөр хүнийг дотроо төсөөлж бий болгох боломжтой. Ер нь бол бид нар хэдэн ч хүнийг ингээл дотроо төсөөлөд бий болгох боломжтой байдаг. Хэрвээ бид одоо өөрсдийнхөө дүр төрхийг тодорхой зан чанарын хувьд зураглаад бүтээвэл яг тухайн хүнтэй адилхан үйлдэлүүдийг хийдэг болно. Сэтгэл зүйн зураглал маш олон зүйлээр ашиглагддаг. Амжилттай борлуулалт хийх, онд сурах, хүссэн ажилдаа орох гэх мэт тухайн амжилттай борлуулагчид дүрд тоглох аргыг ашиглаж исэн гинэ. Өөрийгөө борлуулалтыг бүхий л маягаар хийж байгаагаар төсөөлж, харилцагчийн асуух асуулт болгоныг өөрөөсөө асууж, янз бүрээр таамаглаж, түүнд чөлөөтэй хариу өгч байгаа мэтээр өөрийгөө бэлдэж дотроо ингэж төсөөлжсэн байгаа. Үүнээс үүдэн маш олон нөхцөл байдлыг тэр хүн тархиндаа тооцоолоод төсөөлсөн байдаг. Тэр төсөөллөө бодит нөхцөл байдал дээр тухайн хүн үйлдэл болгож гаргаж ирээд байгаа гэсэн үг. Энэ зураглалыг ашиглаж маш олон хүн өөрийн хүссэн ажилдаа хүссэн болгоно ер нь л ингээ хийсэн байдаг. Үүнийг та маань болохоор rehearsal practice гэж хайгаад үзвэл илүү дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирэх байх. Жишээ нь хүссэн ажилдаа орохын тулд та яг ажлын ярилцлагадаа орж буй мэтээр төсөөлөөд тухайн ажил олгогч танаас ямар боломжит асуултуудыг асуух бол гэж өөрийгөө бэлддэг байх хэрэгтэй. Яг тухайн ярилцлагынхаа бодит нөхцөл байдал дээр нөгөө бэлдсэн асуултуудаа гаргаж ирэхээс гадна та өөртөө илүү итгэлтэйгээр ярилцлагадаа орно гэсэн үг. За ингэснээр өөртөө итгэх итгэл найдварыг төрүүлж тархиндаа би яг үүнийг ингэж давах болно гэх сэтлийг өгдөг байна. Хүн өөрөө ямар ч хүний дүрд орж тоглох боломжтой. Амьдралдаа бид үргэлж хин нэгний дүрд орж тоглож идэг. Өнөөгийн бидний ярьдгаар хохирогчийн дүр, өөрийгөө хит дүүлгэх дүр, narcissist гэх мэт нэр маш олноор ярьдаг. Бид нэр амжилттай хүний дүрд орж тоглож болно гэсэн үг. Гэхдээ энэ нь бол ташаал өөр хүний дүр ороод ингээл өөрийгөө өөрчил гэсэн үг биш. Яг өөрийнхөө бодит нөхцөл байдлыг үнэлж дүгнээд та магадгүй хуурамч итгэл үнэмшил тээсэн байж болно шүү дээ. Итгэл үнэмшлээ боддоор үнэлж дүгнээд өөрийгөө илүү амжилттай хувилбар дээр авч төсөөлнө гэсэн үг. Тэгээд тухайн нөхцөл байдал яг боддоор гараад ирэхэд та түүнд хамгийн сайн бэлтгэлтэй байна гэсэн үг. Амжилттай байгаа хүмүүс ерөнхийдөө төсөөллийн аргыг ашигладаг. Үүнийг ингээд хүмүүс ид шид мэтээр ярьдаг, манифест хийх гэж ярьдаг. Гэхдээ шинжлэх ухаанд энэ бол зүгээр ид шид бус бидний тархины хариу үйлдэл болохыг баталсан байна. Хүний тархи болон булчингийн систем өөрөө хүчтэй үйлчлэх механизмтай. Тийм учраас тухайн зорилгыг автоматар хайгаад түүндээ хүрэхийн тулд өөрт байгаа өгөгдөл болон өмнө нь хадгалагдсан байгаа мэдээллийг ашиглаад зөв болгоод засаад явдаг байна. Өмнө нь хэлсэнчлэн та бол машин бус удирдах систем, харин би чинь яг машин шиг ажиллагаа гэсэн. Алекс Моррисон хэлэхдээ нэг зүйлийг чаддаг болохоос өмнө чи түүнийг маш олон удаа бодит юм шигээр харж бодох хэрэгтэй. Ингэж харснаар бүтээлч механизм ажиллаж чиний ухамсарын түвшинд байгаагаас ч илүү зүйлүүдийг чи хийх боломжтой. Үүнийг бид дотоод хүч гэж нэрлэдэг гэж хэлсэн байдаг. Ухамсартайгаар хүчилж, хичээж хийх гэж оролдох тусам өөрийгөө бид нэр ингээ бүтлгүүтүүлж идэг, түүндээ ингээ санаа зовоод байдаг. Ухамсар тарих эртлийг үргэлж тооцоолж идэг. Өөрийгөө хамгийн тайван нөхцөл байдал дээр хүчлэхгүйгээр нэмсэл хийх хэрэгтэй. Ингэж төсөөлөх нь эерэг бодлуудыг авчирдаг. Өөрийгөө ямар болохыг хүсэж байна?
өөрийгөө цоо шин дүр төрхтэйгээр төсөөлөх хэрэгтэй болгоно. Та хэрвээ яг амжилттай болохыг хүсэж ивэл эсвэл одоо тий нэмэлт орлоготой хүн болохыг хүсэж ивэл онд сурахыг хүсэж ивэл яг та өөрийнхөө тэр хүсч буй хүнээ тийм хүмүүстээр дотроо харж төсөөлж чаддаг байх хэрэгтэй. Тэгээд номон дээрээс нэгэн жишээг дурсаад Edward McGoldrick гэдэг Нью-Йоркийн архины эмчилгээний газар 1940 онд архичин хүмүүсийг архинаас гаргахад хуучин биенээс шинэ хүн болгоход энэхүү аргыг туршсан байгаа. Өдөр болгон сурагчдаа нүдэ аниулаад аль болох биеийг нь тайван байлгаж сэтгэл зүйн хөдөлгөөнд зургийг бүтээлгдэг байсан. Энэхүү зураглалт тэд өөрсдийгөө цэвэрхэн, хариуцлагатай хүмүүстээр хардаг байсан бөгөөд өөрсдийгөө архихгүйгээр амьдралыг ямар аз жаргалтайгаар мэдэрч байгаагаар хардаг байсан байна. Донцсон хүн яагаад донтолтоосоо гарч чаддаг вэ гэхээр өөрийгөө тухайн зүйлгүйгээр төсөөлж чаддаггүй байна. Одоо архихгүй л бол, тамхихгүй л бол би амьдрч чадахгүй гэдэг ч юм уу. Тэгэхээр та эсрэгээрээ би архи уухгүй байсан ч гэсэн амьдрч чадна штэ гэдэг төсөөллийг өөртөө бий болгоод харж чадах юм бол та тэр үйлдэлүүдийг хийж чадна гэсэн үг. Зарим өвчтнүүд өөрийгөө эрүүл хүн шигээр бодож төсөөлснөөр маш хурдцтайгаар эдгэрч эмнэлгээс гарч байсан бол тэд энэ аргыг 45 эрэгтэй хүн дээр дурсан байгаа. Өвчтнүүд ихэд энгийн хувь хүний зан чанарын тест өгөөд 2 дахь удаага авахдаа тэднийг өөрсдийгөө энгийн хүний нүдээр хариултыг төсөөлөд өгөөд үзье гэсэн байгаа. 4 хүний 3 нь өмнөхөөсөө дээшлсэн хариултыг өгсөн. Хэрвээ тэд өөрсдийгөө энгийн хүн шиг бодож тэдэн шиг хариулт өгч чадаж байгаа бол үйлдэл хийж чадна гэсэн үг. Өөрийнхөө талаар үнийг олж мэдэх нь хамгийн чухал. Энэ нь одоо өөрийгөө хуурамчаар бүтээх бус харин би хин юм бэ гэдэг жинхэнэ өөрийгөө олох тухай явдал байгаа юм. Тэгээ та хурамчаар ингээд өөрийгөө хүчлээд би одоо ийм амжилттай болно. Би ингэн гэд эрүүл эсрэгээрээ танд өөрт чинь тухгүй жинхэнэ биш өөрийгөө ингээ хуурч байгаа юм шигээр санагдаж эхэлнэ. Тэгэхээр яг ингээд хэдүүлээ өөрийнхөө талаар хэрхэн үнэн зөвийг олж дүгнэх юм бэ гэдэг хариулт гарч ирж байгаа. Тэгээд номон дээр болохоор нэгт та өөрийгөө бусдаас илүүд үзэх ямар ч шаардлага байхгүй. Өөрийгөө цор ганц гэж боддог хүмүүс эсрэгээрээ юм дутуугийн мэдрэмжтэй хүмүүс байдаг. Тэгээд хүмүүсийн 95% нь дутуу байдлыг амьдралаа ямарваа нэгэн байдлаар мэдэрч үзсэн байдаг байна. Дэлхий дээр байгаа хүн болгоно л дутууд байлмаг. Энэ мэдрэмж танд ганцхан шалтгаанаар гарч ирдэг. Бид өөрийгөө шүүмжилдэг, нийгмийн зүгээс тавьж байгаа хим хэмжүүрт өөрсдийгөө оруулахыг хүсдэг. Хэрвээ та бусдын тавьж буй хим хэмжүүрт нийцүүлээд тэр хүний хим хэмжүүрийг өөрийнхөө ингээд хим хэмжүүр болгочих юм бол энэ нь эсрэгээрээ таныг илүү ганцаардмал үргэлж хоёрт байгаа юм шигээр ямарваа нэгэн зүйл болохгүй байгаа хоцроод байгаа мэдрэмжийг төрүүлдэг. Үүнээс үүдэн бид өөрийгөө үн цэнэгүй гэх мэдрэмжийг авд юм аа. Тиймээс өөрөө өөртөө тавих таны хэмжүүр зөвхөн таних л байх хэрэгтэй. Нэгдүгээр та бол та, танд илүүч зүйл ахгүй, дутууч зүйл ахгүй, зүгээр л та бол та. Тийм учраас бид хувь хүнийхээ хувьд өөр хин нэгэнтэй өрсөлдөх шаардлага байхгүй бөгөөд учир нь энэ хорвоо дээр яг тантай адилхан нүүр царайтай, яг тантай адилхан орчинд өссөн адилхан гэр бүлтэй хүн байхгүй. За тэгээд үргэлжлэлийг дараагийн партаас хүлээж аваарай. Like, subscribe дарахаа мартаваа.